Нэг. Сайн байцгаана уу? Шинжээч киноны гэрлийн эмчийн дүр дээр ажилласан жүжигчин болгон байна. Univision-ийн шинэ контентэд оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Одоо ингээ хэдүүлээ миний утсан дээрх зурагтай танилццгаая. За миний эхний сонгосон зураг бол Тэгрээ чинүү олон ангит киноны хажлаатны постерын зураг байгаа. Тэгээ би энэ зураганда дуртай яг тэр өдөр зураг авалт болох процесст 8 дугаар сард маш их хэмжээний цас орцсон. Тэгээд их гоё өдөр байсан. Тэгээ миний ерөнхийдөө бол нэлээд тоглолт ихтэй хүнд сцений зураг авалтын үеэр манай зурагчин ганцоо ийм гоё агшныг дарж өгсөн байсан. Тэгээд энэ постерыг үзсэн гээд надад дараа нь 2 уран бүтээлийн санал ирсэн. Тэгээд тэр киног маань үзсэн гээд дараагийн уран бүтээлүүдийн санал ирсэн болохоор би энэ зураганда маш их хайртай. Тэгээ яагаад ч нөгөө нэг хордол сардаг өөрөө байгаль сайхан одоо бүх юм гайхамшигтай яг тэр өдөр үлгэрийн юм шиг байсан. Тэгээд ийм гоё зурагтай болсондоо баярлж явдаг болохоор эхний зургаар энэ зургаа сонгосон байгаа. За миний сонгосон 2 дахь зураг бол энэ манай гэр бүлийн зураг байна л да. Миний энэ тавтай үеийн л зураг болов. Би айлын ганц охин. Тэгээд ийм хүүхэд байхын л тийм эрх байсан. Тэгээ одоо ч гэсэн тэр ээж аавын хайр, хоёр ахын эрэгтэй дүүгийн хайр одоо тэнд ийм хайранд өссөн учраас одоо ч гэсэн тийм жоохон эрх дураараа байдаг болов. Тэгээ энэ зурганда миний дуртай байх шалтгаан энэ одоо зуны зураг байна. Тэгэхээр одоо бодвол 6 сарын 1 байсан юм уу да аав ээж хоёр дагуулад талбай орсон юм шиг байгаа. Тэгэл яг Сүхбаатарын талбай дээр авахулсан зураг. Тэгээ ер нь аавтайгаа авахулсан одоо миний санахын өөр зураг байхгүй хаа. Манай гэрийн альбомд бол энэ зураг л байдаг. Тэгээд энэ зургаа их нандгиндгийн. За энэ 3 дахь зураг бол Ацаа хямар киноны яг зураг авалтын үед авахулсан зураг. Тэгээд яг энэ сцений талаар үзэгчд мэдэхгүй л дээ. Манай кино багийнхан л мэддэг. Одоо нэг нууцаа задлчээ. Энэ ингээд 7 минутын нэлээд төвхтэн манай кино чинь one shot-оор бүх сцен нь авагдсан. Тэгээ монтаж орж болохгүй энэ бүр тэгээд long shot байсан учраас энэ зураг тэгээд ер нь юм миний ингээд нэг хүн авч өөрч шиддэг хэсгийн зураг авалт байсан. Тэгээ би зураг авалтандаа зориулаад кино группийнхаа маш олон залуучуудыг 2-3 цаг авч шидсэн. Тэгээ авч шидсэн боловч тэгэл нэг л тийм яг л тийм байнгын бэлтгэлтэй байдаг хүн шиг ерөөсө харагдаж өгөхгүй байсан. Тэгээ би хичээгээд нэмэргүй байсан. Тэгээд манай кино групп дотроос эрэгтэй хүнийг энд хэсэг дээр дундуур нь оруулъя гэд. Тэгээ манай гэрлийн отгоо маань урт үстэй учраас яг энэ сцен дээр надтай цуг одоо тоглож ард нь маш амжилттайгаар гарсан. Тэгээ манай зураг авалт чи их онцлогтой дандаа one shot учраас нэг сценийг одоо хамгийн багадаа бараг 10 take явдаг байсан. Энэ 7 минутын long shot маань харин нэгэн take-ээр авагдсан амжилттай зураг авалт болсон. Тэгээ тэнд үзэгчд бүр огт анзаарамгүйгээр бит хоёр тэр дунд нь орж солигдох гэж бас хөвгөлтэй юм болсон. Би ширээний хажуугаар мөлхөөл отгоо нэг газараас мөлхөж гарч ирэл хүнээ авч идчихэл өндийгт нь отгоо тэгэл бушуухан нуугдахад би яг тэр үед нь босч ирж таарахаар бэлтгэл сургуультаа хийж агаад нэг ийм сцен авсан. Тэгээ энэ сцен ер нь зураг авалт одоо ингээ харахад бол ямар ч хөвгөлтэй биш зүгээр л бит хоёрын зураг боловч цаана тийм маш инээдтэй, тийм хөвгөлтэй, тийм ер нь бэлтгэл ажлын явцтайгаа нийлээд 2-3 цагаа би зарцуулсан сцений маань үн цэнтэй зураг юм байнамаа. Хамгийн нэгдүгээрт нь би ноутбук дуртай. Ноутбукийг хидж үтсэн уйддаггүй. Тэр киноноос тэр нөө мэдрэмж нь таалагддаг. Тэгээ одоо нэрээ хэзээ нэгэн цагт хайртай хүнээ, хайртай гэр бүлээ мартчихвол яана. Тэгээ одоо мартсан тохиолдолд тийм гоё өдөр болгон сануулдаг, тийм гоё хайр, тийм гайхамшигтай хайрын тухай гардаг болохоор ноутбук надад хидж үтсэн уйдахгүй тийм гэгээлэг хайрын тухай сайхан кино байдаг. Тэгээ би ер нь романтик хүн юм шиг байгаа. Хайр дурлалын тийм гоё уянгын кинонуудад илүү дуртай. Ногоон бүсд бас их дуртай. Ногоон бүсийг бас хидж үтсэн уйддаггүй. Тэнд тэр шудраг ёс, хүн чанар тэр нэг юм гоё ид шид гайхамшиг одоо бүхий л одоо энэ орчлын ертөнцийн гайхамшгуудыг тэр кинон дээр гаргадаг учраас би ногоон бүсд бас их дуртай. Тэгээд 7 дугаар өрөөний бэлэг гэд бас нэг солонгосын кинонд үнэхээр дуртай. Одоо яг ингээ оюун ухааны хувьд яг 100% эрүүл биш аав охиноо ямар их хайраар хайрлаж гин, өр хүүхдээ яаж хайрлаж гин. Тэгсэн хэрнээ тэр киноны үйл явдал шоронд болоод байгаа хэрнээ тийм хөгжилтэйгээр тэр охинтой нь уулзуулах гэж хичээж байгаа нөхөрлөлийн тухай тийм гоё нандин үн цэнүүдтэй учраас энэ кинонд бас их дуртай. Тэгээ өөр чин Ана Вангу 2 гэд бас нэг юм битгий олон ангит кино байдаг. Тэгээ
Энэ кино болохоор би өөрөө тэр Аннагийн гол дүрийн эмэгтэйд дуу оруулалтыг хийсэн. Тэгээд яхаарахгүй энэ кино им онцлогтой. Тэр киноны хугацаанд ер нь ингээл орж гарсан дөрүүд цөөхөн ихэвчлэн Анна Вангу гэж нөхөртөөгөө тэр хоёр л гараад идэг амьдралын драм. Тэгсэн хэрнээ студид зарцуулсан цаг минь их болоод ч тэр юм уу. Тэр кино өөрөө тийм сайн бүтээл болоод ч тэр юм уу. Одоо ингээл сууг солиход Анна Вангу хоёр гарч байхад ягаад чин үзмээр санагдаад байдаг. Тэгээд энэ киногаа нэрлэмээр байна. Хэрвээ миний дуртай Анна Вангуг үзмээр байвал Univision-ы хятад кино багцад байдаг. Тэгээд үнэхээр үзэхэд одоо бид нар өөрсдөө нэг сэтгэл зүрхээ зориулаад ажилласан болохоор ч тэр юм уу. Ягаад ч ингэж ийм гоё кино байдаг. Тэрийг үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээ ингээд дараагийнх нь кино бүх цаг үеийн одоо тэгтээ жинзи нэх үзээгүй юм шиг байна лээ. Би Friends дуртай. Friends бол тэгээд одоо хизээч үзсэн тэр хөгжилтэй, тэр найзуудын нөхөрлөл тэгсэн хэрнээ тийм инээдтэй хөөрхөн хийгдсэн юм яг юм гоё донжин таарсан тийм гоё кино санагддаг. Friends бас их дуртай. Сүүлийн одоо ингээл ер нь ихэвчлэн юм дуу оруулагчийн ажилтай дээрээс нь хаяа кино зураг авалтанд оролцоо яваад идэг болохоор яг ингээ цаг үетэйгээ хөл нийлүүлээ бүх киног үзэж амжихгүй байгаа даа. Тэгээд өөрийнхөө бас нэг дуу оруулсан бүх юм сайхан гэх кино байдгийн. Одоо тэр эцэг гэр бүлийн хайр, тэр гэр бүлийн үл ойлголцол тэгээ яаж тэгсэн ч гэсэн гэр бүл гэдэг бол бие биенээ яаж хайрладаг тэр үнцийн бүхэл зүйлийг харуулсан. Тэгээд энэ киног үзэх дуртай байдаг бас нэг шалтгаан маань миний дууг нь хийсэн тэр гол дүрийн жүжигчин үнэхээр тийм хятадын чадварлаг жүжигчин байдаг. Тэгээ би энэ жүжигчний Монгол дахь кинонууд дээр нь хэд хэдэн кинон дээр нь одоо монголоор дуу оруулж ажилласан. Тэгээ би одоо энэ кинонда бас их дуртай. Тэгэл бас л сувг сольж идэл байх юм бол үздэг. Тэгээд дараагийн кино маань гэх юм бол за монгол киноноос нэрлээ. Тэгээ би чам тайртай кинонд бас их дуртай. Би чам тайртай киноны тэр яг тэр гоё нандан 10 жилийн хүүхдүүдийн хайр сэтгэл, амьдралд хүн ер нь нэгэн алхам дээр яаж алдаж болдог. Одоо өөрийнхөө хайр сэтгэл үнэхээр хайрлсан л да. Гэхдээ ингээд ийм хүний хувь заяа гэдэг ингээд өөрчлөгдөж болдог гэдгийг харуулсан кино. Тэгээ одоо тэр киноны ер нь баг сцен бүхэн нь алдартай баг. Тэгээ энэ кинонд бас их дуртай. Тэгээ би бас хөөрхөн хүүхэнд дуртай. Хөөрхөн хүүхэнд дуртай ах шалтгаан миний дуртай жүжигчин тоглосон. Ер нь Жюли Робертсын кинонуудад би дуртай. Тэгээд тийм шалтгаанаар ч байдаг юм уу? Тэр үед ямар гоё хүний залуунаас ямар гоё байдаг вүлээ, ямар гоё гайхамшигтай гоо үсгэлэнтэй байдаг вүлээ. Тэгэл одоо хэд ч үзсэн ямар хөөрхийн л гэж үздэг те. Жүжигчин мэрэгжлийг яагаад сонгосон шалтгаанаа яг тэгж мэдтгүй. Яагаад ч л дуртай байсан. Тэгэл жүжигчин л болох юм шиг санагдчихсэн. Тэгээд энэ мэрэгжлийг сонгосон шалтгаанаа яг сандаггүй ч гэсэн энэ мэрэгжлийг яг сонгосон нь зөв байсан. Энэ одоо намайг яг аз жаргалтай байлгаж сэтгэл хангалуун амьдруулахад яах аргагүй би зөв мэрэгжлээ сонгосон гэж боддог. Энэ жүжигчний мэрэгжлийн нөгөө нэг дотоод ертөнц мэдэрж байгаа мэдрэмж. Тэгээ одоо хүн ямар ч дүрт хувилж болно. Тэгээд ямар ч салбарын хүн байж болно. Одоо маш олон амьдралаар нэг амьдралаа тийм гайхамшигтай олон төрлөөр өнгөрөх тийм гайхамшигтай хувь заяа гэж боддог. Тэгээ энэ мэрэгжилдээ үнэхээр хайртай. За, миний гэрэл зургаар хамтдаа аялж, миний дурсамжийг сонсож, миний дуртай кинонуудыг сонсож, миний ажил мэргэжлийн тухай энэ хугацаанд үзэж сонирхсан эрхэм үзэгчдэдээ баярлалаа. Шинжээч олон ангид шинэ цуврал маань Univision-ы видео санд байгаа та бүхэн минь үзээрэй. Баярлалаа. За босоо. За баярлалаа. За баярлалаа. Ямар ч байсан. За кинонуудаа хэллээ. Гэхдээ нөө бэлтгэл завгүй явж исэн болохоор кинонууд хаалаа. Дэлгэрэнгүй гоё бэлдэж ирсэнгүй. Гэтэ яг ч гэсэн надад ийм гоё дотн мэдрэмж төрүүлдэг кинонууд. Энэ юм шүү.